Бэрлингийн үүд амрын үүдэн хаалгын сум Баянгол сумын дарга болсондоо бас хариуцлага их хүлээсэн. Хариуцлага хөтлөхдөө яг өөрөө улсын их хурал дээр дээш хатны байгууллагч дээр бүгд хариуцлагатай уулгаргаа гэдэг тэгээ хэрэгжиж байгаа юм ерөөсөй байгаагүй. Бороо гоол компани хамаг алтын аваа явуулсан байх жишээний хойно манай том компаниуд алтны ургамд байсан бүгд л орнууд тийм хийгээс. Ер нь хуудыг номыг их сонсоод иргэдтэй бид нэр нь хамтарч яаж орнуудгаа хөгжүүлэх гэдэг ярилцсны үндсэн дээр өөрийн тэмүүлэлээс учраас одоо орнуудын амин сүнсийг хамлуулсан. Амин сүнс гэхээр инженерийн шугам. Инженерийн шугам сайжруул төр засвын байгуул, сургууль, цэцэрлэг, захиргаа, худалдааны байгууллага, холбооны байгууллага ингээл энэ байгууллагууд бүгд дулаан орчинтой болоод байна. Дулаантай орчинтой болоод ирэнгүүт нь гаднах нөхцөл бид нар чинь саяхан 17 ягуулж манаас юм чинь шорон дээр бүргээр алхачаал шүү дээ. Бид нар харин тэгсэнгүй шүү дээ. Тэрийг баярлгаад байгууллагууд нь цэнд шороог нь авч өгөөл хамтарч ажиллая гэж сургууль цэцэрлэгүүд бүгд гараад ирсэн. Ард иргэдтэй нийлээл сум даярах энэ одоо Баянгол сумын төв биш бүр сум даярах хогийг цэвэрлэгэнд гарахдаа ард иргэдтэйгээ яриад бүгд гараад цэвэрлэлээ 80 гаруй жилийн төвхтэй хогоо. Та нар баялагын одоо байгалийн баялагийг авч байгаа бол орон нутагт нь одоо 30-аас 40 жил ашиглах үйлдвэр, эмнэлэг одоо цэцэрлэг ч юм уу янз бүр хийж өгөөж инженерийн шугам маань анх одоо 68-оноос хойш тавигдаа солигдоогүй нэг ч байна ингээд дэмжиж туслаач. Харилцан үсэн дээр оролцсон гол нөгөө зүйл чинь иргэд хүсэж байгаа бол бид хийя. Хэн нэгэн дарганд санал тавьсангүй. Даргач нь харин мондөг одоо гэж намайг матхаасаа илүү иргэдээ зөв чиглүүлж чадсан учраас бид одоо та нарт дэмжлэг үзүүлье. Хамтарч ажиллая. Ингээд л одоо орон нутгийн одоо бид нар ч арсан бас мөрийн хөтлөг байгуулад 2 жил 2 сарын дотор бидний мөрийн хөтлөг дууссан шүү дээ. Бид нар ч одоо ингээд энэ дэслэг жишээ нь соёлын төвийн дэслэг ингээд ирсэн байна. Соёлын төвийн дэслэг ингээд сандал ширээ болохгүй аль 66-аас татна юм уу 68-аас нэг засвар хийгээгүй бүгд энэ яаж. Тэгэхээр энэ төслөө бичээ ороод ирэхээр энийг бид нар аваад нийгмийн хариуцлаганд Баянгол сумд газар тариалан уул уурхай ховын хөгжлийнхаа бид ийм төслөөс энийг дэмжих болцоо өгнө гэдэг өгдөг. Тэр үчтэй хуралдаад бид ингээд яг нэг өнгөтөнд дэмжих боломжтой байна өнгөт нь энэ үнэтэй холбож өгөөд захиралтай холбож өгөөд тэр усууд нь ирээл энэ усуудтайгаа ойлголцоод шууд ажиллаа эхлэв. Тэгэл бүтээн байгуулалт руу орно даа. Тийнхээ итгэлийг болж иргэдтэйгээ хамтарч иргэдийн хамтын шийдвэр гэдгийг гаргаж сурлаа да. Энийг одоо бус сумууд бас ойлгох байх. Ер нь бол иргэдэн маань хэлэх байхаа. Хэн нэг нь би чадна, одоо би чадах гэж байгаа. Би одоо дүүнэрээ бодмоор, би та нараа бодмоор гэж энэ ярьдаг одоо улс төрчдийг бас салах хэрэгтэй. Бид гэдэг үг авах хэрэгтэй. Худлаа ярьдгийг тэд гэдгийг ялах хэрэгтэй л болов гэж бодож байгаа байхгүй. Бид нар ч одоо яг бид нар газрын баялагын эзэдтэй байна. Бас нэг энэ амьд харьцаа үүсгдэг болох юм байна гэдгийг одоо ойлгосон. Ерөөсөө иргэд эрүүл мэнд нэгдүгürt эрүүл байх хэрэгтэй. Хоёрт нь орлоготой, мөнгөтэй болох хэрэгтэй. Гуравт нь бүтээн байгуулалт явах хэрэгтэй. Бүтээн байгуулалтыг ялгууд бид нар өнөөдөр төрөөс мөнгө хараад одоо нэг төрийн эдэн дарга нар мөн одоо бид төрөөсөн мөнгөөр хийж өгөөд энийг хийж л гэж зээлдэг биш. Харин тэр орон нутгийнхаа нөөц болцоог нь ногоочныг яаж дэмжих юм? Тэр ногоо нь гараад ирэнгүүт нь зойрон тэх юм эсвэл зам дагуугийн барьж өгөх манай төм магстрал замтай шүү дээ. Тэгээд хүмүүс нь худалдааг нь тэн дээр хангаад өгч байна. Одоо иргэд ногоо тарих тэтгэлэмжлэл эргээд айгүй манд болов шүү. Манай ч нөгөө нарийн ногооноор байцаан энэ чинь ерөөсөө улсын бараг 40-50% хангаж исэн газар шүү. Энэ нь унтсанаас одоо ерөөс хэрэгж байна. Бид нар хүн тавьдаг газар, оршуулгын газар одоо буйны газар хогоор дүүргэлээ. 80 гаруй жилд ийм байлаа. Энийг та нар цэвэрлээч. Чадахгүй та нарын гот нь тэгье хамтрая гэл. Тэгэл уул уурхайн компаниудаас нэг дуудаж байгаа л танах тэдний техник гарах боломж байна уу? Тэр боломж байна уу гэл бүх газарын одоо алтан бичгээ өгөөл. За ойлголцсон гут нь тэр өдөр иргэдэл ажиллаад иргэд маань сүлдө амраагаа биш. Өө өглөө 7 болчлоо хогондоо гараас та дарга хаа байна? Та энэ игнэж мөхсөн хаагур яваад байгаа нэг загиндаг байл шүү дээ. Тэгээд бид нар чинь уул уурхайн нэг хүүрхэл ороод ирсэн. Ороод ирэнгүүт нэргэд зүгээр бужигнаад гараад ирсэн. Тэнгүүч нэг савраа барьцсан, хүрзэн барьцсан, өгчүүд нь өдөр нь хоол цагаа барьцсан. Өргөдлөгөөс эмэгтэйчүүд нь бид нар хүүхдээ орчоод ирлээ. Алиа башаа хойд чир алиа гэлгээд. Тэрийг үстэй. Хэлшгүй үгээр зөөршгүй шүү. Мундаг шүү. Би Баянгол сумын иргэд тэгж цоглог тийм хүчтэй байна гэж итгээггүй шүү дээ. Бүгд ажилдаа командлал, хүүхдүүдэд командлал гараад ирсэн шүү. Тэгэхээр ямар гоё гэж бодсон чи. Таныг бас өөрөө орж ажилладаг гэж
Би өөрөө борг амьдралд миний ээж аав бас мундаг үзсэн борг амьдралд аав маань ажиллаж яваад өнгөрч ирсэн. Ажлаа бүр өгч яваад. Энэ нормт би бол хариуцлага хүлээж ажиллах хэрэгтэй гэж боддог. Явж байгаад одоо хөдөлмөр хийж яваад кагнор хийж яваад танашааныхын хүн дээрээс ухарч яваад очоод хавиргаа гэмтээгээд гарантайг урч ирсэн. Миний аав Арднаа гэж бүдий Арднаа гэж юм байсан. Одоо өмнө говийн гаралтай хүн. Ээж бас гинж зэн цагаан гэж өмнө говийн гаралтай. Аав маань болохоор энэ байгаль орчны усан байж гэж байсан. Ажлаа хийж яваад бас зуртар өнгөрсөн. Албаргүй өсчөөд. Ээж маань бол энэ ерөнхий агроном биш зоо техникч, малын зоо техникч. Ээж маань одоо жоохон биеийн талаартай дүүдэр байдаг. Би 1973 онд төрсөн. Өмнө говийн төв 76 хотод төрсөн. 3-4-4-ээс л гараад өссөн нас газар маань бол ерөнхийдөө Сэлэнгийн алтан булгийн 8 жилийн дунд сургууль дараа нь өөрөө Сэлэнгийнхаа санд сумд одоо санд сумч миний салсгүй шиг явдаг шүү. Санд сумда техник мэргэжлийн сургуульд төгсөв. Тэгээд өөрөө цэрэгт яваад цэргээс хуулийн байгууллагад ажиллаад хуулийн байгууллагаас 2000 оны ихэр гараад хувийн юм хийгээл хувийн шилдэм хийгээл зарим үедээ алдаж онох бас нэг үе байсан. Тэрийг бол бинээс нуудгүй алдаж онохт энэ 2 жилийн хугацаатай нэг ажиг гарч байгаа сүүлд нь бол цаг хатсан. Тэгээд түүнээс хойш нэрээс барилгын салбарт бизнесийн салбар, харуул хамгаалтын салбар тэгээд уулуурхаа gaаш хуваарайж дээх нүдэн тэр бас явж л байл. Манай гэр бүл одоо лавга оюун бэл гэж хүн байдаг. Тэгээ одоо бид нар чинь хоёул цагдаад хоёул ажиллаж исэн. Хүү маань Австралид байгаа. Одоо 23 настай. 24 нас хүрч байна. Охин маань төвшин гэдэг байгаа. Одоо дахны Турк сургууль сурдаг. Сая сургууль өнгөрсөн жил Америк явж байгаад бас англи хэлээр яваад өөрөө манай гэн чинь айхтар бидний минь хөөцдөг байгаад өөрөө шалгалт тест өгөөд урилга болоод ирсэн шүү дээ. Та агаагийнхаа үгэнд орно. Би хэлдэг агаагийнхаа үгэнд ор дүүгээ хайрлал хөвтөдтэй. Манай гэрүүдийн зарчим бас нэг байдаг шүү дээ. Одоо гар утсан хэлэг бол эхнэрийн гацанд өмөцсөн хүнд хинч хүрхэсгүй. Хүүхдүүдийн гар утсанд хинч хүрхэсгүй. Орой цагт бол ингээд би гар утсаа тавьсан миний удуулж болсон ч хэрэггүй. Бид нар бас өөрсдөө гэртээ бас алтан зарчмууд байна. Миний хамгийн амьдралын тод туршимж бол одоо би сайхан хүү хоёртой. Ээжтэй баярж явдаг. Дүүнэртэй би ах нартай бас ажилч явах болж өсдөг. Хамгийн тод туршимж бол одоо сүүлийн 4 жилд бүтээж хийж чадсан дэх омгч яваа да. Орон нутгийнхаа ирээдээр дүнгээ тавьж яваа да л их баярлж. Надад дургуун байж л сайн ч үйл төрүүлэг би авах гэх хүн хандах хэрэгтэй. Нэмж хийх зүйлс хэр вэ? Баянгол сум. Баянгол сум их байна. Одоо дотор сум дотор бүх замуудаа холбомоор байна. Бид нэр одоо дээд дэвшилд очсон ингээд үнэтэй iPhone хийдсэн 2-3 саяын гар ус бүх мэдээллийг авдаг юм тэр энэ сумдаа бас л тийм байж шорон дотор божиг юмаргүй шүү дээ. Найлуудын инженерийн шугамд холбомоор байна. Цэвэр өсөнд холбомоор байна. Хамгийн гол нь ахуй амжиргаа дэмжихээс гадна хөрөнгө орлого олдог иргэдтэй бол мөнгө олдог иргэдтэй гэж чиглүүлмээр. За ер нь бол Сэлэнгийн аймгийн байгууллагч бүх сумдууд ерөөсөө юу хамаатан гэдэг юм байна. Гэхдээ энэ Баянгол сумын төрийн захиргаанд миний хамаатан нэг ширхэж байхгүй. Нутгийн иргэд одоо ер нь юунаас орлого олж байна? Нутгийн иргэд бол манай энтгийнхэн бол ерөөсөө одоо бүх талаар одоо мал аж ахуй, газар тариалан, нарийн ногоо, тэгээд бичлэг уурхай, зармын хуулиар алтанд л явж лээ. Энэ тэгээ янз янз юм болохоор л надыг бүгдийг халуулдаг шүү дээ. Ногоонтой ч холбооно, засвартай ч холбооно, алттай ч холбооно, бараг л аваад идэж цадцсан юм шиг л юм ойлгодсон шүү дээ. Манай өөрсдөө иргэд үзэн тийм байхгүй ойлгоно. Гаднаас хүмүүрхээр л чи бажицсан тийм танах тийм хийцэн гэдгийг танах ч алт ухаад тэгснэ үгээр ингээд асууж лээд. Үгүй тэр иргэд өөрсдөө л амьдарч өөрсдөө л зүтгэж. Ер нь бол манай Сэлэнгийн аймаг шин байгалийн баялагтай. Модны одоо самар гэдэг баялагтай. Дээр мотор бид нар эд хүрэн мебель хийсэн бүх юм хийсэн ч болж шít. Тэрний ногоо дарж чадчихна. Бүх хүн газар тариалангаа чадчихна. Мал аж ахуйгаар чадчихна. Гэхдээ энэний хөрөнгө жижиг үйлдвэрийн их усрыг босгож өгөх хэрэгтэй байхгүй юу? Бүгд л одоо хуулийн дээр ярьсаар одоо байхгүй л байгаа шít. Энэ ч л ерөөсөө бидний ганц болохгүй байхгүй юу? Би 3 үгээр илэрхийлээд хичээгүй те. Урам, зориг, сэтгэл. Энэ үгээр л хариулна да. Хамгийн их бол сэтгэлээр өгсөн. Байна.
хамгийн сэтгэлээр хэмжээсээ бол тэр хэлмэгдээд явж байхдаа бас нэг нөгөө төр бол энэ хийж байгаа ажлын минь хүмүүс өгүүлж муу хэлээ. Дөнгөө тавьж болоог байхад хүмүүс янз бүр болсон байна баярлалаа гэж хэлдэг. Тэн дээр зарим унах сэтгэлээр унах юм байна шүү. Юм чин тийм дардан самаар явахгүй шүү дээ. 4 жилийн мөрийн хөтөлбөрөөр 2 жилд хэрэгжүүлээд дууссан гэсэн. Одоо цаашдаа хийхээр зорж байгаа ажил мөрийн хөтөлбөрт нь юу тусгагдж байгаа вэ? Ер нь 4 жил хугацаа айгүй хурд юм аа. Гэхдээ 4 жил болоогүй шүү дээ. Одоо 3 жил гарсан ингээ хугацаанд бид нар мундаг юм байсан. Тэгээ одоо бидний хөсөж байгаа юм бол хамгийн түрүүнд хөсөж байгаа юм энэ орон нутгийнхаа 3 орчим километр замыг аж ахуйгаар яаж хийгээд энэ ондоо багтаар 50 гэсэн бодолтой байна. Сум дотор зам уу да тий. Энд чинь хөгжил байхгүй. Зам гэж хөгжлөө гэдэг чинь тэр. Тэгээд хийгээд эзэн дайгаа. Зөндөө ажил байна төлөвлөсөн байна. За хийсэн зүйлтэй цаашдаа бас хийх зүйлтэй таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Богино хугацаанд олон зүйлийг бүтээж чадсан юм чинь цаашдаа улиран сонгогдоод энэ ажлуудаа хийж бүтээгээрэй гэж хүсмээр байна. За тэр ч одоо манай Сэлэнг аймгийн Баянгуул сумын иргэдийн шийдэх асуудал та. Тэгээд ямарсаа иргэд багаараа сонгон та нар хийж чадж байгаа юм бол өөрсдөө сонирхолтой асуудал. Тэгээд танд ямарсан баярлалаа.